Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинжилсэн найруулга 2025 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Баталгаажсан органик хүнс гэдэг нь химийн гаралтай бодис, тухайлбал хугацаа уртасгагч, амт үнэр оруулагч, докторжуулагч, антибиотик зэргийг агуулдаггүй. 95%-аас дээш органик орцтой бүтээгдэхүүнийг баталгаажсан органик бүтээгдэхүүн гэж үздэг. Органик бүтээгдэхүүнийг хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулдаг. Органик баталгаажуулалтад хамрагдах хүсэлтийг хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны органик бүртгэл мэдээллийн цахим систем болон стандарт хэмжил зүүн газрын бүтээгдэхүүн үйлчилгээний менежментийн тогтолцооны нэгдсэн санд хүлээн авна. Органик хүнсний баталгаажуулалт нь органик газар тариалан, органик мал аж ахуй, органик зүгийн аж ахуй, органик хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Органик хүнс үйлдвэрлэгч иргэн аж ахуйн нэгж та хүнсний бүтээгдэхүүнээ баталгаажуулснаар бүтээгдэхүүний үнцийг нэмэгдэх, орлого нэмэгдэх, үйл ажиллагаа тогтворчхоос гадна органик бүтээгдэхүүний тухай хууль заснаар дараах дэмжлэгийг үзүүлнэ. Бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай хүлэмжиндээ ашигласан тохиолдолд бордоо худалдаа авсан эхний 3 жилийн зардлыг төрөөс дэмжих, баталгаажсан мэдээллийн санд бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг экспортлсон тохиолдолд хөрөнгө оруулалтад зориулан арилжааны багнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх, шинэ нөр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа хөгжөөд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэмцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс болгоно. Органик бүтээгдэхүүний баталгаажуулалтад хамрагдах шаардлагатай бүрдүүлэлт материалын жагсаалтыг дараах QR кодыг уншуулан харна уу. Мөн та дэлгэрэнгүй мэдээллийг 70 58 51 11, 70 58 50 11 утсаар тодруулах боломжтой.